За Улаанбаатар хотын яг одоо маш чухал асуудлуудын нэг бол энэ дунд голын асуудал. Одоо бид нар дунд голоо ногоон байгууламжаа сайжруулъя, менежментийн шинжилгээ хийгээд байдаг. Өнөөдөр дэлхийн ногоон байгууламжаа хамгаалж, хадгалж, тэрийг арчилж, иргэдэд тайван ая тухтай орчин бүрдүүлэх төрийн үүрэг. Монгол Улсын үндсэн хуулийн дээр иргэдийг эрүүл аюулгүй 50 орчинаар хангах үүргээ өнөөдөр биелүүлэхгүй. Тэр бургасуудыг хідэн одоо тооноор нь, тоо ширхэхээр нь, толгоогоор нь тайрсан. Өнөөдөр хүртэл тэнцээ ингээд ногоон байгууламжийн төсөв санхүүг хийгддэггүй. Бүтээн байгуулалт байдаггүй, зураг төсцийнх нь үр дүн нь байдаггүй. За мөн дээрээс нь одоо хаан уул дүүрэг дээр энэ барилга байгууламжийн фасадны ажил гэдэг. За хотын дарга бол өөрт байгаа эрх мэдлээ дүүргийн удирдлагууд руу шилжүүлсэн. Өөрт байдаг одоо орон нутгийн одоо өмчийн өрөнгөөр одоо эрх шилжүүлсэн. Гэтэл нийслэлийн засаг даргаас эрх шилжигдээд дүүргийн засаг дарга маш их хэрэг мэтлэлт болсон. Одоо жишээлбэл манай хаан уул дүүргийн засаг дарга Цэрэнгээд нөхөр бол жилд 200 гаруй тэрбум төгрөгийн төсвийг захин засуулж байна. Өөрөө болохоор 2000 гаруй хүнээс сонгогдсон 280 мянган орчим иргэдийг төлөөлж. Тэгээ хэд хэд удаа очсон одоо засаг даргын захирамжаар 9 дүүрэг дээр хяналт шалгалтын ажиллагаанд ажлын хэсэгт орж ажилласан. 2 удаа очсон. Хоёулын дээр нь байдаг, амардаг засаг даргатай байхад өнөөдөр яаж энэ хаан уул дүүргийн ажиллагаанууд явах юм бэ? Тэгээд иргэдийн бас нэг мэддэг нэг орхитуулдаг юу болвол за нийслэлийн хэмжээний нийслэлийн иргэдийн хурдын төлөөлөгч бол зөвхөн дүүргийн эрх шиг ярьдаггүй байхгүй. Улаанбаатар хотын 9 дүүргийн захын дүүргүүдийн үйл ажиллагаанд хүртэл одоо үг дуугаа илэрхийлдэг бодлогын байгууллага. Дүүргийн одоо засаг дарга нар бол дүүрэгт байгаа одоо манай хаан уул дүүрэг гэхэд 25 ороотой 25 хорооны нийт иргэдийн эрх ашигыг хамгаалах ёстой. Төрийн үйлчлэгийг хамгийн бага шатанд хүргэх ёстой. Өнөөдрийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал энэ зэвтэй усны асуудлыг дүүргийн засаг дарга шийдэж шин. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч нар явах ёстой. Яг л тэр дүүргээс хороонуудаас сонгогдсон учраас тэр ажлуудаа хийдэггүй, хяналт байдаггүй. Тэгэхээр бид нар ингээд улс төрийн болон төрийн захиргааны мэдээлэл, мэдлэг маш дутуу учраас энэ дээрээ дараагийн жилүүд дээр онцгой анхаарах хэрэгтэй юм байна. Ялангуяа энэ 10 жил дээд сургууль одоо өндөр настангууд дээр бид нар зөвхөн их хурлын гишүүн гэдэг. Зөвхөн нийслэлийн төлөөлөгч гэдэг. Гэтэл тэр доор байгаа төрийн байгууллага иргэдийн сонгогчдыг дэмжлэг авсан хүмүүс ажиллаа хийхгүй. Тайлангаа тавихгүй. Ийм байгаа байдлаасаа болоод иргэд нэгдсэн нэг юм одоо мэдээллийн зааг зөрөөтэй байдлаасаа болоод хяналтаа тавьж чаддаг. Маргарит Тэтчер үг байгаа шүү дээ. Хүүхдээ багдана заримгийн худалдаж авч өг ашигад шууд хаз гээд. Ягаад хадснаа тайлбарлал. Төр таныг татвар авсан бол тэрэн дээр нь буцаагаад хяналтаа тавьдаг энэ системийг хүүхд байх наснаас нь ахуулаад бүрдүүлэх ёстой юм байна гэдгийг л хэлээд байгаа. Тэгэхээр бид хяналт ер нь хэр байна гэж та харж байна. Одоо ингээд төлөөлөгчөө сонгоо явуулцдаг тийм ээ. Тэнгүүдээ араас нь хяналт хэр тавьж байна. Та чинь хэллээ аан уул дүүргийн засаг дарга 2 очиход хоёуланд нь байгаагүй гэж. Ерөөсөө иргэд маань зөвхөн сонгуул төхөөд амь ордог улс төрчид эсвэл сонгуул төрөөд энэ системээр энэ байдлыг бол бид нар бодлохоор өөрчлөх ёстой. Энэ бол яг үндэ их хурлаар яригдах системийн өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Одоо жишээлбэл 2024 оны орон нутгийн сонгуул иргэдийн эрс ямар байсан? Орон нутгийн сонгуул гэдгээр иргэд зөвхөн Улаанбаатар хотоос өөр газар болдог сонгуулийг бодоод байдаг. Гэтэл хотын дарга, хотын асуудлуудыг дистратаагаар нь шийддэг өөрийгөө одоо бүр амин чухал сонгуул дээр өнөөдөр эрс 30 гаруйны 31-3-4%-тай. Нийт сонгогчдын 3-4 хүн л Улаанбаатар хотын ирээдүйн төлөө санаа тавьж гэнэ гэсэн. Бусад 6 одоо хүмүүс нь улс төрийн хаан эсвэл хэн нэгнийг одоо сонгоод ямар ч ялгаагүй гэдэг юм хайн байдлаар өнөөдрийн байдал бий болж байгаа. Ер нь бол зохион байгуулалттай цөөнх одоо зохион байгуулалтгүй олонхыг сонгож байгаа хэлбэр олонх үргэлж хохирно. Маш зохион байгуулалттай цөөнх үргэлж ялдаг тод жишээ өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод харагдчихэ. Одоо иргэд бол асуудал гарвал улсын өрлөө тайрдаг. Тэгэхээр та нийслэлийн иргэдийн төлөөлөгчид ямар одоо чухал вэ гэдгийг бас мэдээлэл өгөөч. Тэгээ нийслэлийн иргэдийн хурлын хурал бол Улаанбаатар хотод хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүд санхүү төсөв болон бусад юмнуудаар харилцдаг. Улаанбаатар хотоос сонгогдсон одоо их хурлын гишүүд бас ажлаа мэддэггүй. Нийслэлд ямар ажил явагдав, ямар асуудалтай байгаа юм. Нийслэлийн боловсролын байгууллага, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд ямар дотоодшмол байгаа юм. Одоо ингээд бид нар нэг юм анзаараад 100 болгон халуус тасардаг. 21-р зуун. Тог тасардаг. Энийг бол бодлогын хэмжээнд
хаан шийдэх хөөхлөөр их хурл шийдэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсын их хурл 2.3 их 80 төгрөгийн алдагдaltaй. Сангийн ам нь өнөөдөр бүр мөнгө байхгүй нийслэлийн төсвийг хааж юм, карантин хааж маш олон ажлууд төлөвлөсөн тэр ажлууд муудаг. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотоо сонгогдоогүйхэн төлөө нийслэл Улаанбаатар хотын нийтлэг эрх ашгийг зүгээр нүдэ анаад өнгөрж байгаа байхгүй. Тэр хаа байсан сум дээр соёлын төв ямар хэрэгтэй юм бэ? Гэтэл энэ чинь хүн амын нягтраш хангалттай болцсон. 100 мянга гаруй хүмүүс донд 2-3 сургуультай. Тэгээ хувийн сургуулиуд нь бүтээмж сайтай байдаг, хангамж сайтай байдаг, хоол хүнсийн чанар нь сайн байдаг. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод жишгт нийцсэн, дэлхийн жишгт нийцсэн стандартын лаборатори байхгүй байгаад өнөөдөр хэн буруутай? Төрийн залгамж халаа, төрийн бодлого, үндэсний эрх ашиг, нийтийн эрх ашиг гэдэг юмыг оргиш орхитуулсан байгаа нь тод харагдаж байна. Тэгээ 8 удаагийн одоо хуралдаан дээр эрт дотоо төлөөллийнхаа ажлыг хийдэггүй засаг дарга нарч байдсан байна. Төлөөлөгч нарч байдсан байна. Хамгийн том долгоотой нь ерөөсөө л их хурлын гишүүдээр хамгаалагдсан сайд дарга нараараа томилгооноор орж ирсэн, тооноор орж ирсэн дарга нарын одоо үйл ажиллагааг бол ирэх жилүүдэд бол нээлттэйгээр одоо хяналт тавина. Тийм учраас хэвлэлийнхэн маань ядаж одоо жилд 8 удаагийн хурлын гол 2-3 хурал дээр ирж сурвалжлага хийгээч, нэвтрүүлгээ бэлдээч. Энэ нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч чинь нийслэл Улаанбаатар хотын тархитлогоо шүү дээ. Тэрнээс биш зөвхөн өөрийнхөө сонгогдсон тойрог дээр ажиллах үүрэггүй. За баярлалаа.